Бизнес эрхлэгчдийг Азийн зах зээлээс Америкийн зах зээл гаргахад туслах юм а. Одоогийн байдлаар 30 компани бүртгүүлсэн байна. Эдгээрээс зөвхөн 10 компанийг сонгон шалгаруулах юм а. Сонгон шалгаруулалтаар шалгарсан 10 хүртэлх компанийг 2020 оны 1-р улиралд багтааж Америкийн худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн урлагаар бизнес хамтын ажиллагааг нэвтрүүлэх юм байна. Экспертүүд Америкийн зах зээлд шаардлагатай гэсэн компаниудыг сонгох юм байна. За ер нь бол Америкийн зах зээл бол дэлхийн өнөөдөрт бол номер 1 зах зээл бол хэвээрээ байгаа. Тэгээд Америкийн нэгдсэн улс бүгд найрамдах хятад ард улстай бол худалдааны дайн бол одоо хийж байгаа. Тэгээд энэ дайны сүүдэр нь бол Монголд бол их ийргээр боломжийг авчирсан одоо тийм сүүдэр бидэн дээр бол ингэж үлэмжлэний нар шиг гэж гарч ирж байна. Тэгэхээр энийг бол монголчууд бол алдаж болохгүй. Тэгээд төрийн хөвшил, хувийн хөвшил, бизнес эрхлэгчид бүх хүмүүс хүчийг нэгтгэж, хүсэл зорилгоо нэгтгэж энэ том зах зээл рүү бол зоригтойгоор шийдэмгий одоо гарах цаг нь болсон. Манай харсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг марал ажиллагаатайгаар туршлага хайх зорилттой бид ерөнхийдөө бид хандж оролцож байгаа. Энэ үнэхээр нийцээд ирэх юм бол бид нар Монголын арьсан бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд нөлөөлөх боломжтой байна гэсэн бид бас өндөр боломж олж байна гэж ойлгож байна. За Америкийн зах зээлд нэвтэрч ажиллахад хууль эрх зүйн орчин чухал. Зах зээл нь ямар вэ? За хэрэглэгчид нь ямар байдаг вэ гэдгийг мэддэг байх шаардлагатай юм. Ямар нэгэн бизнесээ эхлэхээс өмнө хамтлагчтайгаа заавал хамтын ажиллагааны гэрээ байгуулах шаардлагатай онцолж байлаа. За хамгийн чухал нь хэрэглэгчдээс аавуудтай болох хэрэгтэй. Монголоос Америкт байгаа бүтээгдэхүүнийг яаж хүргэх вэ гэдэг тээвэрлэлтийн асуудалд анхаарал татж байна. Нөгөө тат үйл ажиллагаагаар танилцуулжээ. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүнүүд Америкийн зах зээлд гарахад үнэртэйг нь тодорхойлох нь чухал. За учир нь олон төрлийн сегмент байх учраас аль сегментэд хүргэх вэ гэдгийг тодорхойлж чадвал хамгийн чухал гэдгийг хэлж байлаа. Хуулийн дагуу иргэний